Сайн байцгаана уу? За миний хувьд нэлээд удаан бодож явсны эцэст өөр хүнсэн номнуудаас өөрт маш их таалагдсан. Тэгээд бусдад бас хуваалцъя гэж бодож байгаа номнуудаа өөртөө бичлэг болон YouTube дээр хадгалъя гэсэн зорилгоор энэ бичлгүүд эхэлж байгаа. Тэгээд миний хамгийн эхлээд сонгосон ном нь болохоор Шүн гэдэг номыг сонгосон. Тэгээд энэ болохоор Эли Визелийн яг еврейчүүдийн болчлолын үед нэг өөрийнх нь туулсан туршлага, өөрийнх нь одоо мэдэрсэн мэдрэмж, тухайд болсон тэр нөхцөл байдлуудыг яг үнэнгээсээ бичсэн маш гоё сторителлингтэй бичсэн ном. Тэгээ ер нь бол эхлээд уншихад маш хэцүү. Тэгж байгаа сэтгэл зүгээ бэлтэж байгаа надад уншвал зүгээр юм шиг санагдсан. Тэгээ хэрвээ ном унших дургуун байх юм бол бас энэ бичлэгийг үзээд доторх яг гол болсон зүйлсүүдийг одоо сонсож болно. Яг энэ үйл явдал эхлэхэд Эли Визел болохоор 15 настай байсан. Аав ээж болон дөрвөн дүүгийн хамтаар Унгарын нэг жижиг тосгонд амьдардаг түүхэн эхэлдэг. Тэгээд Эли Визел болохоор өөрөө сүмд явдаг, ном их уншдаг хүүхэд. Энэ үйл явдал нь эхэлж байхад болохоор сүмийнх нь одоо нэг юм номлогч багш нь одоо еврейчүүдийн бүгднийг ингээд булшиг нь өөрсдийг нь ухуулад одоо буудаж алж гинэ гэдэг юм цуу яриаг тэр тосгонд байсан бүх еврейчүүдийн хаалгыг нь тогшиж одоо ингэж хэлж байгаагаар эхэлдэг. За тэгээд тэр яг нөгөө тэр номлогчийн хэлсэн яриануудыг болохоор тухайн одоо тосгонд амьдарч байгаа хүмүүс болонгот нэгт одоо үл ошоогоод тийм зүйл байх боломжгүй, энэ хүн одоо солиорсон байх ч юм уу те. Тэгээд тэр үгийг нь ерөөсөө аваагүй. За харин энэ үйл явдал яг эхэлсний одоо энэ яриа цуурхал явсны дараагаас Эли Визелийн аав нь болохоор одоо тухайн тосгондоо нэлийн хүлээн зөвшөөрөгдсөн тийм нэр хүндтэй хүн. Тэгээд аавыг нь олонгууд Унгарын цагдаагийн газраас ингэ шүн одоо нэг одоо еврейчүүдийн баярын орой гинт дууддаг. Тэгээд маш одоо чухал мэдээг ингэ дуулгаж байна гэдэг байдлаар дуудаад тэр үед олонгууд еврейчүүд одоо ингэ сандраад юу болох гээд энэ манай энэ хүнийг аваа явчих те сандралдаа шүн болтол тэр Визелийн Эли Визелийн аавыг нь хүлээгээд бөөндөө шүнжэнгөө ингэж одоо хүлээдэг яг ямар мэдээтэй эргэн вэ гэдэг. Тэгээ аав нь болонгууд бид эдийг ингэ цөллөгт явуулах гэж байна. Цөллөгт явуулах гэж байгаа учраас энд байгаа хүмүүс гэрээсээ юу ч авахгүй зөвхөн хэд хоног идэх идэх зүйлээ аваад тэгээд явах нэ хэдүүлээ энэ зүйлд ингээд хурдхан шиг эртгэж бэлт хэрэгтэй боллоо гэд маш ингээд айсан төгссөн байдлаар ирж одоо энэ зүйл эхэлдэг. Тэгээд түүнээс нэг 3 хоногийн дараа ер нь бол тухайн тосгонд байсан угсаа аль үжээ тэр тосгонд байсан бүх еврейчүүдийн одоо байгаа газрыг ингээд торлцсон байсан. Түүний дараагаас яг тэнд байсан еврейчүүдийн бүгднийг одоо мал ачдаг вагонд бүгднийг чихээд суулгаад хорх анги руу одоо хорх еврейчүүдийн одоо лагер руу авчдаг. Явж байхад ер нь бол хүмүүс маш сандарсан. Зарим нь ингээд өөрийнхөө туулсан амьдралуудыг зарим нь бодож исэн. Зарим нь болохоор маш хэцүү байдлуудыг ингээд мэдэрч исэн. Тэгээд тэр үед болохоор Эли Визел дөнгөж 15 настай автагаа гэрийнхэнтэй хамтдаа байж байхдаа тэр вагонд тэр хонсон шүн нөөс ер нь бол хамаг айдастай тэр хамаг одоо зовлон зүтгүүр нь эхэлсэн байдаг. Тэгээд тэр вагонд явж ирсэн нэг юмгэн маш хүчтэйгээр гал гэж орилдог. Тэр бол бүр ингээд маш төгшөөртэйгээр ингээд тэр эмэгтэй орилсон гэж байгаа байхгүй. Еврейчүүд зарим нь ингээд зодхон зодоод амийг төгчгөн төгчээд гэхдээ тэр эмэгтэйгийн ярьсан зүйл болохоор бүх еврей үндэстнүүд энэ гал бүгдээрээ шатж гинэ. Бид бүгдээрээ үхэх нэ гэд бүр маш хүчтэйгээр бүр хүмүүсийн ингээд зүрхэнд ортол бүр ингээд зүүдэн хар дарсан зүүд болтол нь бүр ингээд хүчтэйгээр орилсон гэж байгаа байхгүй. Түүнээс яг хорх лагерт очих үед нь болонгууд Эли болон автагаа нэг хорх лагерт за ээж болон дүүнэр нь нэг хорх лагерт ингэж хуваагдсан. Тэгээ түүнээс хойш Эли Визел хизэж одоо ээж дүүнрээгээ хараагүй. За тэгээд тэр хорх лагер бол маш хүнд хэцүү сайн ажиллах юм бол ингээд эрх чөлөө танарт ирнэ гэдэг юм лозунтой одоо хорх лагерын үүдэн дээр тийм бичгтэй одоо ингэж ухтаж авдаг те. Тэгээд тэнд байсан бүх еврейчүүдийн бүгдийг үсийг нь хуссан, өмсөжсэн бүх хүчийг нь тайлбарлаад тухайн одоо хорх лагерт өмнө байсан еврейчүүдийн өмсөжсэн одоо унтлагын утаснуудыг өмсүүлүүлээд тэгээд маш хүн хүчээр ажлуудыг борохоогоор задуулж зарим нь өвдсөн, цангаж өгсөн, зарим нь
буудуулж өгсөн маш олон зүйл одоо ингээд аимшигтай хэрэг болж ирсэн байна. Тэгээд хамгийн аимшигтай Эли Визелийн тухай ингээд харж ирсэн зүйл нь жоохон еврей хүүхдүүдийг галз уханд бүгднийг ингээд амьдаар нь шидэж алж ирсэн гэж байна. Тэгээд ингээд тухайн үед өөрийнх нь ингээд номдоо бичигдэх болохоор бид нар нэг л ингэж шатаж ингэж галд ингэж зовж өгөхөөс хойш би одоо энэ цахилгаантай энэ торлог гүгээд өөрийнхөө амийг ингэж хөнөөчья гэж аавдаа хэлдэг. Тэгээд аав нь болохоор үгүй хоёлаа хизээ нэгэн цаг хоёлаа чатгаасаа одоо чадахгүй хүртлээ энд ингэж байя. Тэгэх юм бол хизээ нэгэн цагт энэ дайн дуусах болно гэж аав нь ингэж хэлдэг. Тэгээд тэр үед Эли Визел тухайн нөгөө жоохон байсан болохоор аавынхаа үгэнд ороод ингэж тэр одоо хүнд хүчээр ажлуудыг хийж ингэж үлддэг. Тэгээ хорих лаграас ер нь л хорих лагер болгоно руу ингэж одоо шилжиж одоо очдөг. За тэгээд ер нь л одоо ийм хөгшөрсөн жоохон ажил хийх боломжгүй болсон еврейчүүдийг нь олонгууд бүгдийг буудаж алах ч юм уу эсвэл одоо тэр нөгөө нэг хордуулж алах тэр хордуулж алдаг байсан гэдэг жаахгүй. Тэгээд дараачих нь Эли Визел болон аав тэр хоёрын нь одоо дараагийн хорх лагер руу явж байгаа зам. Эли Визелийн хөлн бүр ингээд бүр тайруулах хэмжээнд талтай амар хөвдсөн байдаг. Тэгээд тухайн үед чинь өвөл байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд өвөл бүр ингээд бүх еврейчүүдийг нөгөө нэг одоо хэдэн километр 20 км юм уу 30 км юм уу хол зайд байгаа хорх лагер руу бүгднийг ингэж борохоогоор туугаад яг л мал одоо хонь туухаар яадаг лээ. Тэг яг тэрэн шиг гэж туугаад өвлийн хүүтэнд өмсөх хувцас нь ердөөсөө л тэр унтлагын хувцастэй зарим нь тэнд ингэж өсөж цангаж замдаа ингэж өгснийг шууд буудаж алдаг тийм амар хэцүү юмнуудыг туулаад тэгээд ер нь л хорх лагер дээр очиход Эли Визел бүр ингэж хөлн бүр ингэж тэсгэн байгаад тэг би ерөөсөө энд ингэж өгчээ би энэ цасан дунд ингэ өгчээ гэдэг дээр хүртэл тултал нь тийм амар хэцүү одоо нөхцөл байдалд учирч исэн. Тэгээ аав нь тэр хүртэл нь миний хүү босоо ингээд хоёлаа хамтдаа ингээд эцсийн хүртэл явнаа гэдэг ингээд тийм үйл явдлууд ер нь л ингээд болж исэн. Хамгийн сүүлд нь аав нь ер нь л нэлээд хөгшөөн болохоор өөрөө сүүлийнхаа хорх лагер дээр болохоор цусан туулга гэдэг өвчин тусаад тэгээд бүр болохоо байдаг. Бүр маш хэцүү нөхцөл байдалд ордог. Тэр цусан туулга гэдэг өвчин болохоор хоол унд идэж болохгүй. Ялангуяа бүр ус ууж болохгүй. Ус уух юм бол шууд одоо ингээд цусаар бөөлждөг, цусаар гаргадаг тийм өвчин тусна. Түүнээс болоод гойд бол бүр ингээд би ингээд аавтайгаа л хамт одоо энд ингээд аавтайгаа л хамт байх юм бол энэ хорхоо ингээд аавтайгаа л хамт байх юм бол надад өөр хүсэж ах зүйл байхгүй. Би энд аавтайгаа л байх хэрэгтэй ингээд өөрийнхөө ингээд одоо иддэг гэсэн тэр шүлэлтэй тэр өөрийнхөө ингээд өөр дөрийсэн талхыг хүртэл ингээд өгдөг гэсэн. Тэгээд тухайн үед болгонгод хүн ихтэй угаасаа тийм амар хүнд хэцүү нөхцөл байдалтай юм чинь янз бүрийн бодол бодно. Тэгээд өөрөө ч гэсэндээ энэ ном дээр нэг нүгөө бичсэн байдаг. Би барага ингээд аав одоо ер нь аль тэнд ингээд одоо хорх лагертаа бүр өвдсөн байгаа. Тийм хүмүүст болгонгод хоол өгөх ер нь л хүсэлгүй байд юм л л шууд ингээд алах одоо юутай алуулах юм зорилготой. Тэгэнгүүт аав ирж байгаа баг хоолыг нь би өөрөө аваад идээд тэгээ илүү ингээ хүчтэй тэр ингээ хорх лагерт айлуулах амьд үлдэхийн төлөө ингэж одоо баймар байна одоо баймар байсан гэж дотроо ингээ бодогдсон одоо бодлоо хүртэл ингэж амар нэг нуугу ингээ битсэн байдаг. Тэгээ тэр өөрийнхөө бодлоос ч гэсэндээ өөрөө маш хийцэн гэдэг ном дээрээ битсэн байдаг. Тэгэхээр тийм бодол төрсөн гэдэг нь ч бүр ингээ хүн болгоно л ер нь бол тийм нөхцөл байдалд байх юм бол тийм бодол төрөх нь ойлгомжтой. Тэгээд тийм амар хэцүү нөхцөл байдал ер нь бол байсан. Тэгээд аав нь бол тэр хорх лагерт байхад тэр цусан дуулга гэдэг өвчнөөсөө болоод одоо бурхан болсон. Тэгээд өөрийг нь ажиллаа хийгээд ирэх үед нь аавынхан зогцсон. Аавынх нь одоо орон дээр нь аав нь байгаагүй өөр хүн байсан. Тэгээд аавд нь хинч зуул өргөөгүй, аавд хардаас нь ном уншаагүй, бурхан залбираагүй. Тийм одоо нөхцөл байдалтай аавыгаа шатаалгуулаад тэгээ алдсан тийм түүхэн байдаг. Тэгээ надад бол тэр яг тэр хэсгийг нь уншаад амар хэцүүс ахгүй. Тэгээд нэг хэсэг ясны дараа ер нь бол Оросууд ер нь л орж ирж байна. Энэ дайн ер нь л дуусч байна гэд. Тэгээд
яг тухайн үед байсан тэр лагерт нь байсан хүмүүс ер нь суллагдаад аврагддаг. Тэгээд тухайн үед болонгууд тэнд байсан бүх еврейчүүд дотор нь ямар ч өшөө хонзон тэр одоо германчуудыг алъя ч юм уу тийм бодол ерөөсөө төрөөгүй гэж аахгүй. Яагаад гэх юм бол тэдний толгойд зөвхөн хамгийн түрүүнд очиод талхал идэх юмсан, хоол шүл идэх юмсан гэсэн бодол ингээд толгойд нь байсан гэж ингээд бичсэн байдаг. Тэгээд ер нь бол амар хүнд ном байсан. Ер нь уушхад тэгээд би яг зарим зүйлсүүдийг жоохон буруу ярьсан байж магадгүй. Тэгээд тийм үйл явдал тохиолдсон. 1900 тэгээд би Эли Визел гэдэг хүний бас интервьюнуудын одоо ярилцлагуудыг нь бас нэлээд сонссон. 1980 он гэхэд одоо тэнд байсан хүмүүс энэ еврейчүүдийн болчлын талаар бүр зарим нь мартцсан, зарим нь тийм болоогүй, бүр ингээ ор тас ингээ хэд зүйлийг ингэж дуртахчгүй байсанд нь амар шудраг бас санагдсан. Тэгээд үүнийг ер нь бол дэлхий дахин ер нь мэдчих хэвээр ийм зүйл түүхэнд үлдсэн гэдгийг ер нь бол сонсогдохын төлөө энэ номоо ер нь бичсэн юм байлээ. Тэгээд хүн болгоны унших хэвээр номуудын нэг болов уу гэж бодож байна. Тэгээд надад бол маш их таалагдсан. Тэгээд угаасаа бодит явдлаас тохиолдсон яг баримтат мөрийнхөө туршлага дээр үндэслэсэн ном учраас амар таалагдсан. Тэгээд өөрөө мэдрэмжүүдээ маш нээлттэй, одоо өөрөөсөө ичмээр, өөрөөсөө аймаар тиймэрхүү юм нэлээд тулгарсан гэсэн. Тэгээд тэрийг илэрэнгүй болцсон болохоор заавал уншаарай. Тэгээд таалагдах хаа гэж найдаж байна. Дараагийн номоор уулзъя.